Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Нийгэм бүхэлдээ тэмцэл дунд өрнсөн 7 хоногуд үргэлжилж байна. Төрийн ордны дотор эрх мэдэлтнүүд сандал суудлын төлөө сайн муугаа хилэлцэж, харин ордны гадна талд багш эмчнэрийн ажил хаялт үргэлжилсээр байна. Өнгөрч буй 7 хоногт парламентын засаглалтай орны манай орны төрийн 3 өндөрлөгийн нэг улсын их хурлын даргын суудал хос өнчлөө. Нөгөөх өндөрлөг болох ерөнхий сайдаа шадралах ёстой. Шадар сайд нь засгийн газраас хөөгдөв, тоггүй, шатхуунгүй, багшгүй, эмчгүй, төсвөө баталж чадаагүй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэггүй, гэр хорооллынх нь түлшгүй, ажлын хэсэг нь хуралгүй, улсын их хурлын чуулга нь ердөө 15 минут арга хүрэхгүй гишүүнтэй хуралцсан, хөл талгайгоо олоогүй 7 хоногийг өнгөрөв. Өнгөрсөн пүрэв гарагт улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дотоод хаагралт дэд даргын суудлаар тохиролцоонд хүрлээ. Дотоод эв нэгдэл гих нэрийн доор эрх мэдлийн тохиролцоо сандал суудлын 8-нд завгүй төрийн байдал ийхүү үргэлжилж байна. Амар баясгалан гишүүн улсын их хурлын даргаас чөлөөлөгдсөн, албан тушаалын байдлаа уруулан ашигласан, авилга авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөцсөн зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Улсын их хурлын дэд дарга булган туяа үндсэн хууль зөрчсөн тул гишүүний бүрэн эрхээс игүүлэн татах нөхцөлтэй байна. Эрх баригч нам дотроо хагаралтын зэрэгцээ. Улсын их хурал дахь бүлгийн хагаралтай байв. Өнгөрсөн даваа гарагт Монгол Ардын намын бүлэг ээлжид хурлаа хийх үеэр шинэхэн дарга нь би албан тушаалаа албажуулах гэж ярахгүй байна гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тус намын бүлгийн даргын судлын маргаан өнгөрсөн пүрэв гарагт эцэслэгдэж Бачаргал гишүүнийг даргаар томилж тамгыг нь гартуулва. Харин бүлгийн ээлжид бус хуралдаанаар улсын их хурлын дэд даргаас булган туяа гишүүнийг чөлөөлж улсын их хурлын дэд даргаад Бат Эрдэнэ гишүүнийг нэр дэвшүүлсэн байна. Монгол Ардын намын удирдах зөвлөл энэ асуудлыг улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлэгт оруулж олонхын саналаар шийдвэрлсэн болохыг эрх баригч намын гинсэг Сонтбаатар мэдэгдлээ. Хууль зааснаар бол улсын их хурлын дэд даргыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах учиртай. Иймээс Бат Эрдэнэ гишүүнийг их хурлын дэд даргаар томилох хэсэг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх юм а. Бид нар улсын хурлын дэд даргад улсын хуралд ажиллаж ирсэн дуршлаг олоодаа сонгогдож засгийн газрын төвшөнд ажиллаж ирсэн, сая бүлгийн даргаар ажиллаж ирсэн Жаданбай инх Бат Эрдэнэ нэрийг дэвшүүлж байгаа. Энэ бас нийгмийн эдийн засгийн амаргүй цаг үед улсын хурлын удирдлагын төвшөнд олонхын бүлгээс нэр дэвшин сонгогдох дэд даргаыг бол бид нар олон талаас нь ярьж байгаад Бат Эрдэнэ дарга дээр тогтож ингээд намын удирдах зөвлөлд өнөөдөр хуралдаж энэ асуудлуудыг хилцэж бүлэгт удирдах зөвлөлөөс дүрм заасны дагуу улсын хурлын хуулийн дагуу энэ одоо хоёр нэр дэвшигчийг хоёрыг нь оруулж иж бүлгийн гишүүдийн одонхын саналаар шийдвэрлэгдсэн гэдгийг та бүхэндээ хэлье. За манай Бачаргал дарга бас одоо улсын хурлд олоодаа сонгогдсон төр засгийн ажлын асар их туршлагатай ийм одоо мэрэгсэн парламентчдыг энэ албан тушаалуудад томилж байгаагаа тодтогч хэлье. За энэтэй холбогдуулж өнөөдрийн одоо хэвлэлийн хуралд манай бүлгийн шинэ даргаар сонгогдсон Бачаргал дарга. За олонхын бүлгээс улсын хурлын дэд даргад нэр дэвшүүлж байгаа Бат Эрдэнэ дарга. За бүлгийн дэд дарга Ариун Заяа, бүлгийн дэд дарга Болормоо, бүлгийн дэд дарга Отгонбаяр. За мөн одоо Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн болсон Хүрлбаатар гэсэн ийм бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өнгөрч буй 7 хоногт Монгол Ардын намын удирдах зөвлөл өргөтгсөн байдлаар хуралдаж, нам дотор үүссэн хурцадмал асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг эдийн засгийн хөгжлийн сайд асан Хүрлбаатар ахалж байгаа юм. Бүрэлдэхүүнд нь ерөнхий сайд асан Инх Баяр, ерөнхий сайд асан Баяр Эрдэнэбат, улсын их хурлын дарга асан Инх Болд, хууль зүйн дотоод хэргийн сайд асан Нямдорж, улсын их хурлын гишүүн Амар сайхан, эдийн засаг хөгжлийн сайд Учрал, улсын их хурлын гишүүн Минт сайхан, Бат Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Нямбаатар болон Дашяндан нар орсон юм а. Ингээд удирдах зөвлөлөөс за манай намын даргаар ажиллаж байсан ахмадуудаа оруулсан томхон ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнөөдрийн дотор бас хоёр талдаа уулзтууд хийж тодорхой шийдлүүд гарна. Зөвхөн бид бүхэн өнөөдрөөс удирдах зөвлөлийн хурлаар ганцхан одоо энэ дотоод намынхаа томилгоо албан тушаалын асуудал ярихаас гадна өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа асуудлуудыг бас нэлээд хөндөж ярьлаа. Улсын төсөвтэй холбоотой улсын төсвийг цаг хугацаанд нь батлах асуудлыг бас ярьж, улсын төсөвд энэ цаг хугацаанд нь батлахад парламент одоо өөрийнхөө бүр эрхийн хүрээнд энэ асуудлуудаа шийдвэрлэх чиглэлийг гаргаж байна. За үүнээс гадна одоо Монгол Улсын ерөнхий сайд энэ шатхууны зохиомжтой холбоотой
гадаа энэ жагсаж цуглаж байгаа багш нар, эмч нарын ажил хаялттай холбоотой асуудлуудын талаар мэдээлэлүүд өглөө. Тэгээд ойрын үед энэ одоо асуудлуудыг эрхлэгч улс төрийн хүчний хувьд шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс улсын хурлын гишүүн Амар Баясгалант холбогдуулан хэд хэдэн гэмт хэрэгүүдэд эрүүгийн хэрэгнээ шалгаж яллагдагчаар татах санал ирүүлсэн тухай нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Төмөн Үлзий мэдээллээ. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээс улсын хурлын гишүүн Амар Баясгалант холбогдуулан улс төр нөлөө бүхий итгэхэд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, мөн их хэмжээний хахуул авах, мөн улс төр нөлөө бүхий итгэхэд үнэлгээгээр хөрөнгөч гэсэн гэмтэрхүүдэд тус эрүүгээр үсч ялч шаардлагатай саналтай ирүүлсэн байгаа. Прокурорс хэргийг хянаад өнгөрсөн 7 хоногт мөрдөж гаргасан санал бол үнэлэлтэй гэж үзэж, улсын хурлын гишүүн Амар Баясгалант холбогдуулан эрүүлийн тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь засагаас улс төр нөлөө бүхий итгэхэд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах, мөн их хэмжээний хахуул авах, эрүүлийн тусгай ангийн 22-р зүйлийн 2 дахь засагаас улс төр нөлөө бүхий итгэхэд үнэлгээгээр хөрөнгөч гэсэн зүйл ангиар тус эрүүгээр үсч ялчаар татаж мөрдөн шалгах байгууллагт хөргүүлж одоогоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Амар Баясгалан гишүүнийг яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг түүнд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул өмгөөлөгчд нь хүргүүлсэн байна. Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн пүрэв гарагт сэжигтэн Амар Баясгалан авилгатай тэмцэх газарт одоо хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь эрүүгийн хэрэг хинэн шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн 3 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэн танилцуулж хувийг гардуулах өгнө. Гих заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг бий болгож эрүүгийн хинэн шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна гэж мэдгдлээ. Сандал суудал эрх мэдлийн төлөөх маргаанаас илүүтэйгээр бид нийгмийн асуудлаа даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ онд сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянга, ерөнхий боловсролд 800 орчим мянган хүүхэд суралцж байна. Багш нарын тэмцлийн ард хүүхдүүд хохирч байна. Учир нь багш нар ажил хаялт зарлах үеэс л хүүхдүүдийн сурч боловсрох эрх давхар хөндөгддөг. Энэ удаагийн ажил хаялтад хувийн хвшлийн сургууль цэцэрлэгүүд хамрагдаагүй юм а. Үйл ажиллагаа нь хэвээ явагдаж байна. Гэтэл төрийн өмчийн сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаагаас болж хүүхдүүдийн аюулгүй эрүүл орчинд өсөн байж эрх зөрчигдөж болохгүй лээ. Хүний эрхийн комиссоос засгийн газар боловсролын байгууллага багш нарын ажил хаялттай холбоотой зөвшөлтсөлд нэг яаралтай хүрэх шаардлагатай, үнээс үүдэлтэй хүүхдийн эрх нэг өдөр нэг цагч зөрчигдөх ёсгүй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм а. Салбарын сайд нь хүүхэд нэг өдөр хичээлэхгүй байснаар цаашид боловсролын үр дүнд маш сөргөөр нөлөөлнө гэдгийг тайлбар хийгээд байгаа юм а. Одоо эн чинь нэг өдөр хичээлэхгүй байна гэдэг чинь үр дүн нь бол аюу олон жил хадгалагдах байхгүй. Хамгийн аюултай ковидын үеэр ингэж яахгүй цахимаар хүртэл хичээл орж исэн үе шүү дээ. Тэгэхэд л одоо хоцрогдол их байна гэж яригдчихсэн. Гэтэл өнөөдрийн ийм байдлаар ингэж одоо ялангуяа нийслэл дээр голлож ажил хийж байгаа. Энэ ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаа нь бол хэлцээний ширээний ард суухгүй байгаа нь бол тэгээд өнөөдөр шууд 3.5 сая төгрөг гэх юм бол төсвүүдээр нэмэлт 3.3 их 80 төгрөг дахиад хэрэгтэй бол хаанаас энэ мөнгийг олох вэ гэдгийг огт өөрсдөө бас ажил хэрэгч байдлаар ярихгүй ээжиж ингээд байгаад байгаа явдал бол туйлын харамсалтай хэрэгтэй. Тийм учраас одоо энэ ажил хаялтыг даруй зогсоох нь өнөөдрийн хүүхдүүд, эцэг эхчүүд Монголын боловсролын төлөө болно шүү. Нийт багш нартай уриалж байдаг. Гүйцэтгэх засаглалын сайд нар багш эмч нарын цалин шууд бодитоогоор 3,500,000 мянгад хүргэх боломжгүй гэдэг тайлбар хийсээр байгаа юм. Түүнчлэн засгийн газраас багш эмч нар болоод төрийн албан агч нарыг орон сууцнд хамруулах асуудлыг хилэлцэх ажлын хэсэг байгуулсан нь олонний бухимдлыг төрүүлж тэдний гаргасан шийдвэрийг шүүмжлээд байна. Өнгөрсөн 5 гарагийн засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргасан байдаг. Тухайлбал нэн тэргүй ээлжинд 21,694 айлын орон сууцнд багш эмч төрийн албан агч нарыг хамруулахаар шийдвэрлэв. Үүний тулд засгийн газраас урьдчилгаа багтаагаар буюу 5-аас 10% урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамруулах боломжийг судлах юм байна. Тэгвэл тус ажлын хэсгийг ахалж буй хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Бат Амгалангийн яриаг өгье. Засгийн газрын хуралдаан дээр өнөөдөр ажлын хэсэг гаргаж хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд миний биеэр ахлуулж одоо эрүүл мэндийн сайд Чин бүрэн за боловсролын сайд Наранбаяр за бусад одоо сайд нартай хамтарч ажлын хэсэг байгуулж өнөөдөр ажиллаж байгааг бас та бүхэндээ дуулгая гэж ингэж одоо бодож байна.
За энэ ажлын хэсгийн одоо хугацаа ямар хугацаанд байх уу, ямар журмууд гарах уу гэдэг дээр товч мэдээлэл өгье. За ер нь бол энэ он дотроо багтаад 2025 оны 11, 12 дугаар сард ажлын хэсгүүд одоо засгийн газар танилцуулах ийм одоо үүрэг чиглэлтэй ажиллаж байна. За энэ хугацаанд бол одоо энэ эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, мөн төрийн албаа хаагч нарт одоо энэ одоо эх 2-3 жилийн хугацаанд одоо баригдах төслүүд дээр энэ одоо салбарт ажиллаж байгаа ажилтны албаа хаагч мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм орон сууцны хөтөлбөр болгож одоо ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Багш нар цалингаа нэмүүлж амьдралын чанараа сайжруулах шаардлага тавьж байгаагаа манай телевизийн цахим хуудаснаа хэрхэн илэрхийлсэнийг та бүхэн харж байна. Тайм үргэлжилж байна. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа үзэгчдээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар сэтгүүлч бэлгүүн томилон хүргэнэ. Эрүүл мэндийн ажилтнууд цалин хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаар ажил хаялт зарлахаар бэлтгэж 14 эмнэлгийн хамт олон нэгдсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шуурхай мэдээлэл хийж энэхүү жигсаал цуглааныг зохион байгуулж байгаа удирдлагуудад дарамт шагалт занал хийлэл ирсэн гэж мэдгдсэн юм. Үүнтэй зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хуурамч жор бичүүлж 56 сая төгрөгийн хууль бус санхүүжилт авсан зөрчил илрүүлж салбарын хариуцлагын асуудал дахин сөхөгдлөө. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, эрүүл мэндийн яам болон хувийн эвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт хийсэн ч хэлцэл төрч чадсангүй. Эмч цэвэрлэгчид үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага хэвээр хадгалж, асуудал тодорхой шийдэл гараагүй тул ажил хаялт өрнсөөр байгаа юм. Одоогоор нийт 14 эмнэлэг ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж хамт олонны хурлаа хийсэн байна. Үүнд Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв, Дорноговь, Завхан, Хөвсгөл, Баян-Онгор аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Дархан уул аймгийн Шарын гол, Хонгор, Орхон сумдын эрүүл мэндийн төв, Багнуур, Баянзүрх, Сонгон найрхан дүүргийн эрүүл мэндийн төвүүд, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоон зөвчин судлалын үндэсний төв, уламжлалт ангаах ухаан технологийн хүрээлэн зэрэг байгууллагууд багтаж байна. 10 дугаар сарын 28-ны өдөр эмч ажилтнууд ажил хаялт зарлаж байгаагаа хэвлэлийн баг хурал, төрийн ордны гадна улан Сүхбаатарын талбайд хийж шаардлага дахин илэрхийлсэн юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Наран Туяа хөдөлмөрийн үнэлэмж хангалтгүй цалин доогуур байгаа салбарын тогтвортой ажиллагааг сөргөөр нөлөөлж байна. Энэ нөхцөлд хүний нөөцийн тогтвортой байдал алдагдж байна гэж мэдэгдээд амжсан. Харин өчигдөр болсон эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодын шуурхай хурлаар энэхүү жигсаал цуглааныг удаан үргэлжилвэл байгууллагын дарга зохион байгуулагчтай хатуу хариуцлага тооцно гэж дарамтсан талаараа дурдлаа. Ингэж хүмүүс эвлэлтэн нэгдэж үжил бодлоо илэрхийлж хахад яамнаас ингэ дарамтлаад байдаг. Энэ одоо ардчилсан нийгэмд байх ийм ёс зүй мөн үү? Ингэж болмооргүй байна. Энэ олон мянган эмнэлгийн эмч ажилтнууд маш их олон жил цалин багтай боломжоор амьдралаа залгуулах гээд ингэ явж байхад нь одоо өргөсөн тангарахтаа үнэнчгээд үнэхээр юм хэлдэггүй байсан. Одоо цаг үе нийгэм өөр болсон. Улсын төсвөг хилжиж байгаа. Энэ улсын төсвөг хилжиж байгаатай холбогдуулаад эмнэлгийн эмч ажилтнууд маань цалингаа нэмүүлээ. Цалингаа нэмүүлэхийн тулд бид нэр улсын төсвийг эргүүлэн татаж эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмгэсэн шаардлагыг тавьж байгаа. Маш олон удаа эрүүл мэндийн яам дээр хилцүүлэг хийсэн, төрийн ордонд хилцүүлэг хийсэн, нээлтийн хилцүүлгийг иргэдийн дунд хийж гэн гэж баахан хилцүүлэг хийчээд энэ улсын төсөвтгээд тэр гаргасан саналуудыг нэгийн ч оруулаагүй шүү. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Тамир мөн хэлэхдээ жигсаалын үеэр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын амьдралын чанарыг дээшлүүлэхгүйгээр чанартай үйлчлэгээ хүлээх боломжгүй гэж мэдгдсэн билээ. Харин тэрээр өчигдрийн шуурхай хуралдаанаараа ийхүү мэдээлэл хийлээ. Энэ тэмцэл хөдөлгөөн бол одоо гинтхэн бий болсон зүйл биш ээ. Энэ одоо асуудлыг одоо бид нар үе үеийн засгийн газарт за мөн одоо шүүлэг энэ улсын хуралд энэ улсын төсвийг өргөн барихаас өмнө асуудлыг дэвшүүлэн тавьж өргөн хүрээнд одоо саналуудаад шаардлагуудаач хүсэлтүүдэж бүх төвшөнд өгсөн. За одоо харамсалтай нь одоо шүүл ажилтан хүнд одоо хуулиар олгогдсон ганц л хэрэг байдаг. Тэр их нь бол хуулийн хүрээнд ажил хаялтын зохион байгуулалт. За одоо эцсийн арга хэлбэр буюу яг энэ эмч эмнэлгийн ажилтнууд маань энэ хуулиар олгогдсон энэ эрхээ эдэлж байгаа энэ үйл явцад ажил олгогч болоод төрийн захиргааны байгууллагаас энэ үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай холбоотой ажилтан албан хаагчдад шууд болон шууд бус хэлбэрээр дарамт үзүүлж байгаа явдлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс зүгээр хараад суухгүй. Эрүүл мэндийн сайд Чин бүрэн ажилтнуудын цалин нэмэх шаардлага зүй ёсны бөгөөд энэ нь салбарын тогтвортой байдлын гол нөхцөл гэж мэдэгдээд амжсан. Энэ төсөв санхүүжил зарцуулж байгаа байдалтай үйлдвэрчний эвлэлийнхэнтэйгээ хамт хэдүүлээ шалгалт хийгээд байгаа шүү дээ.
Харин засгийн газрын 10 дугаар сарын 29-ний хуралдаанаар тэрээр томуутус 40 эд идэвхтэй үедээ ирлээ. Томуугийн халдвар авсан 0-оос 6 насны хүртэл хүүхдүүдийн аав ээж, эмээ өвөөгийн аль нэгэн төрийн албан агч бол цалинтай 5 хоногийн чөлөө олгох шийдвэр гаргалаа. Мөн хувийн хвшлийн удирдлагуудад цалинтай 5 хоногийн чөлөө олгох уриалгыг засгийн газраас дэвшүүлж байна гэж мэдгдсэн юм. За өнөөдөр бас засгийн газрын хуралдаанаар нэг чухал шийдвэр гарлаа. Энэ бол томуутус өвчин одоо идэвхжэлтэй үедээ байгаа. За ингээд томоогийн халдвар авсан одоо 0-оос 6 нас хүртэлх хүүхдүүдийн аав ээж, эмээ өвгийн аль нэг нь хэрвээ төрийн ажил хийж байгаа бол цалинтай 5 хоногийн чөлөө авах энэ одоо шийдвэр гаргалаа. Хувийн хвшилд ажиллаж байгаа бол хувийн хвшлийн удирдлагуудад цалинтай 5 хоногийн чөлөө олгооч гэдэг уриалга бас одоо засгийн газраас дэвшүүлж байгаамаа. За энэ Төсвийн урьдчилсан тооцоогоор цалингийн нэмэгдлийг бүрэн хэрэгжүүлэхэд 800 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж үзэж байна. Харин их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч ажилтнууд энэ удаагийн ажил айлтад нэгдэхгүй гэдгээ илэрхийллээ. Эрүүл мэндийн салбар дахь хариуцлагын асуудал мөн энэ 7 хоногт дахин сөхөгдлөө. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтаар эмийн сангууд эмч нараар хуурамчжоор бичүүлж даатгалын сангаас нийт 56,539,431 төгрөгийн хууль бус санхүүжилт авсан нь тогтоогджээ. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар тус газарт 130 гаруй гомдол ирсэн бөгөөд тэдгээрийн дийлийнх нь хэвтэн эмчлүүлэх үеийн нэмэлт төлбөр гаднаас эм тариа авах шаардлага тавьсан зэрэг хууль зөрчсөн асуудалтай холбоотой байжээ. Шалгалтын дүнгээр 7 эрүүл мэндийн байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хөргүүлж 5 эмийн сангийн гэрээг цуцалсан. 1 эмийн санд холбогд гарга хэмжээ авчээ. Мөн эмийн сан тавих нийтлэг шаардлагыг хангаагүй тусгай зөвшөөрлийн байршилд үйл ажиллагаа явуулаагүй зэрэг зөрчил тогтоогдсон байна. Харин энэ үеэр хавдар судлалын үндэсний төвийн дараагаар ажиллаж байсан Эрдэнэхүүг ажлаас чөлөөсөн эрүүл мэндийн сайд асан мөнгө сайхны шийдвэрийг хүчингүй болгож Эрдэнэхүүг ажилтанд буцаан томилж ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шүүхийн шийдвэр гараад амжсан. Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ 7 хоногт эрүүл мэндийн салбарын 2 том асуудал зэрэгцэн анхаарлын төвд орлоо. Нэг талаас эмч сувилагчдын цалин хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал, нөгөө талаас хяналт хариуцлагын сул тогтолцоо. Ажил айлт үргэлжлэж салбарын бодлогын шинжилэл шаардагдаж буйг тод харуулж байна. Харин нөгөө талд хуурамчжоор хууль бус санхүүжилтийн зөрчил илэрсэн нь эрүүл мэндийн даатгалын системийг илүү тод хариуцлагатай болгох шаардлагыг дахин тодтгов. Энэ 7 хоногт манай улсад болсон дотоод үйл явдлын хураангүй. Улсын хурлын дараа гасан амар уйсгаланд 2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Удирдлагын маргаанаа шийдвэрлсэн Монгол Ардын намын бүлэг шин дарагтайгаар хуралдлаа. Улсын хурлын гишүүн Ганбаатар гишүүдийг бүрэн эрхийнхэн 4 жилийн хугацаанд хуулийн байгууллагаас шалгахгүй байх тухай санал гаргасан гэсэн мэдээлэл тайлбар хийлээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт үргэлжилсээр байна. Иргэдэд зориулсан хөхнүүрсийг аж ахуй нэгжүүд хууль бусаар авч байгаа учраас хомсдол үүсжээ. Улаанбаатар хотноо Аз тивийн сурагчдын шатрын аврах шалгаруулах 19 дахь тэмцээн явагдаж байна. Багш эмч нарыг орон сууцнд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулав. Шадар сайдад хариуцлага тооцож албан тушаалаас нь огцрууллаа. Эрүүл мэндийн байгууллага эмийн сангуудын үйл ажиллагаанд хууль зөрчсөн ноцтой зөрчлүүд илэрчээ. Улсын хурлын гишүүн төвшингийн нэр төрд халдна гэж 300 мянган $, нэгжээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум зохион байгуулагдлаа. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.